Хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн 24-р хэсэг. Үүр гэгэрмэгц шилэгт хөнгөн хувцас өмсөд моддын сүүдэр даган уул өгсөнгүй лээ. Шилмэсний үнэртэй сэрүүн агаар уушгийг нь цэнэглэж шүүдэр бүнжигнэх өвс өглөөний бүдэг гэрэлд цайран анивчна. Уулын оройд гарахад тэнгэрийн захад алтан туяа татаж хөндийн манан алгуурхан сарниж байв. Энэ бүхнийг багтан харж амьсгаа даран зогсоод цохилтын хурдан хөдөлгөөнүүдэд давтан хийж дараа нь газраас хүч авч эргэлтэн үсрэх бэлтгэл рүү шилжив. Хөдөлгөөн бүр нь уулын салхийг зүсэж өглөөний нам гүмд залуу эрийн хүч уян хатан байдлыг тодруулж байлаа. Шилэгт үсрэлт эргэлтийнхээ хөдөлгөөнийг давтан хийж байтал ард талаас нь зөөлөнгүй хөлийн чимээ ордож эргэн харвал дүү шүхэр уулымжийн даган гүйж ирж байна тодхон харагдана. Нарны анхны туяанд охины урт гэзэг салхинд хийсэн хар хүрэн өнгө нь алтлаг гэрэлд гялтганан шүүдэрт норсон үзүүрүүд нь жижигхэн оч шиг анивчна. Нүд нь өглөөний тунгалаг гол шиг галалзаж инээмсэглэл нь алтан нар шиг илж түгэхэж. Аха, би таныг энд байна гэж мэдсэн юм аа. Яасан ирцээрээ. Аав сургасан шүү дээ. Бас надад тулааны урлаг заадаг. Тун сайн. Би хамгаалж сурах нь дэмий зүйл биш. Аха, та жинд явах юм уу? Тийм ээ, аавыг дагна. Их удах бах та. Би уг нь ахтайгаа хамт айлуудаар хэсэж гайхуулах хүсэлтэй байсан юм. Инхэр хөөрхөн дүүгээ ингэртэй наан тэрсэн шилэгт миний дүү их ухаантай. Би чиний төрхийг үргэлж санаанд дурсаж зөөдөлж ирсэн шүү. Хараад л шууд таньсан. Нэрээ юу? Тийм ээ. Цаашид дүүгээ өн мөнх хамгаалж хайрлах болно. Уул уруудан бууж ирж буй охин хүү хоёроо тун тааламжтай инээмсэглэж угтсан хадаг ноён. Хөө минь дүүтэйгээ гар зурж үзвөө. Аав нь шихэрдэд нэлээм зааж сургасан гэд хүд инээв. Аваа, ахыг би яаж дэлэх юм бэ? Тоглоом хийгээд л. За. Орж цайгаа уцгаа. Ах нь хушуу ноёнд бараалхах учиртай. Би хамт явъя л да. Нэмүүлэн нэмүү хоёртой уулзалгүй уудчихаж. Миний охин дараа бол аав нь ч бас хүмүүстэй уулзах ажилтай. Ээжтэй туслаа. Уулсын өндөрлөг хэр дээр намарж ах хараа ноёны өргөнд үдийн наран голлох үед хүрсэн шилэгт уяанд буухтаа тэртээ модны захад морин дил дээр давхих хэн нэгнийг олж хараад яасан эрэмбэг юм? Ноёны хамгаалагч бололтой гэж бовтонсаар дотгош орж хараа ноёнтой золгон мэд мэтлээ. Чигдсэн ансгаа сэм арчих хушуу ноён төв царайлан энгийн юмс хүрнэнгээ хүүгийнхаа захиаг уншив. Агэр маань баг байхын ийм дураараа хүү. Нэг бодлын зөв нөгөө талаар буруу. Гэхдээ эрн гиснийг нь дуулаа тайвширлаа. Тийм ээ. 1 эсвэл 2 жил болох бах. Шалтгааныг нь би мэдээж байна. Өөрийн хүсэл чухалж өргөн олны ирээдүй илүү чухал. Энийг л сайн санаж явах учиртай. Мэдлээ. Би хичээнэ. Ёсор хоод яахав? Би энд хэд хонно. Модны захад нэг мортон байсныг анзаарв уу? Тийм ээ. Танаа хамгаалагч л гэж. Хараа ноён оож сахлаа эмрэн ахиад л хүд инээснэ. Нэмүүлэн шүү дээ. Чи санах болов да. Хөө минь оч чамаа хүлээж байгаа гэлээ. Дотноонд аргийн захиас аавынх нь учирлал эцэст нь хараа ноёны хүсэл зөв нэг зүйлд чиглэжээ. Зүрхэн гүнд нь агиимаа үргэлж тодровч энэ сэтгэлийг мартах ёстойгоо тэр мэднэ. Шилэгт морныхоо хараг үхээр уулын хормыг зүсэн давхижээ.
Тоос манар нь салхи хэсгэрэх тэрхэн мөчөд моддын захан сүүдрээс ганц морьтон гинэтхэн ил гарлаа. Шилэгт амгаагаа татан ширтгэд өөдөөс мэлмэрх зүггүй харцтай тулгаран хин тэрхэн зур бодол давтан сааджээ. Бүрэн хамгаалтын дор хадуу чанд зохион байгуулалттай уулзалт эхлэв. Монгол төрийн алтан соён бүхий далбаа намрах хүндтгэлийн ширээнд заларсан эрхмүүдийн өмнө цэх алхаагаар урагшлан гарч ирсэн ган төр бужинаар ёс төртөө ёслон илтгэв. Санчигнаасаа бууралдаж эхэлсэн төв царайтай эрхэм суудал дээр өнзөлтөн босон алдснаа. Эрхэм баатруу та нарт баярлалаа. Амь нас буй бүхнээ дэнчин тавьж их хэргийг бүтээжээ. Монгол төр Манданбаатар хучиртай. Бидэнд дайсан олон байна. Ил дал дөндөлдсөн бүхнийг яг л та нөхөд шиг тас зохин нухчин дарах цаг ирж гээд гараа занган ширээн дөрөв. Гомб хурандаа Батминд хошууж лам Ахмад нарч урагдан сууж эрхмүүдийн асуултанд хариулж эхэллээ. Тэгэхээр совдон даруулга маань ээж бүрэн хатны гоёл болж таарлаа. Одоо бүрдсэн үү? Тийм ээ, бүрдсэн. Сүүлчийн гоёл болох алмазын шигтгээтэй алтан эмгийг бид хоёр авч ирсэн. Ган тур халааснасаа өнгө муутай эмэг гаргахад бүжинж баруун чихнээсээ мултлан өглөө. Харахад өнгө муутайж уур хийц гайхамшигтай. 19-р зууны сүүл үеэр энэтхэгт захиалж хийлгсэн. Бусад гоёлогч маш их хичээл зүтгэл гарган Тайван, Япон, төвд зэрэг улсуудад захиалгаар хийлгээд эцэст нь 10 найлуулжээ. Гайхалтай түүх. Хүн бүр шунан дурлахаас аргагүй юм. Мөнгөөр үнэлэгдэх үн зэмгийнхээс илүү төрд ёсны оршин тогтнох үндэс. Монгол төмний аз жаргалт амьдралын бэлэгдэл юм байна. Тийм ээ, хамгийн чухал нь энэ цогц гоёлыг Монгол цустай удам сайтай бүсгүй эзэмшвэл тэнгэрт зарлигдсан айлтгал биелэлээ олж Монгол улс хүчрхэгжин мандах хувь ёроолтой юм. Хятадууд, төвдүүд, тавиунчуудын санааг одоо л ойлголоо. Тэдэнд хатны гоёл мөнгөөр л үнэлэгдэнэ. Биднийг хүчрхэгжиж Манданбаатрахаас эмээхтэл энэ бүхний хойноос үхэлд нь тэмцэж шүү дээ. Яг үнэ. Гэвч тэд хүссэндээ хүрч чадаагүй. Энэ бол та нарын хүчин зүтгэл. Гомб хурандаа нэлийн бодлогширч сууснаа гар урган босоод би тэгтлээ найдлага тасрааг байна. Хааны удам амьд. Йоо, үнэн үү? Хомир цуусан 3 эрхэм нэгэн зэрэг уулга алдан өндийхөд гомб хурандаа толгой дохиод Монголын сүүлчийн хаан 8 дугаар багт Жавзан хам хотогтын их хатан дондог дуламд үр хүүхэд заяагаагүй бид мэднэ. Хаанд ил далд олон эмэгтэй байсан. Тэд дотроо совдон даруулга болоод бусад гоёлыг хүртсэн ганц бүсгүй бий. Нэрэн цолмон, нөхөр нь морьт хорооны захирагч Эрдэнэ. Хэлмэгдлийн он жилүүдэд хоёул хэлсээр ял сонсч нэг нь цаазлуулж нөгөө нь хорлогдсон. Итгэл төгс ярих гомб хурандаа руу нүд салгалгүй төгшин ажих 3 эрхэм амьсгаа даран анхаарал хандуулжээ. Эрдэнэ цолмон нар нь ганц хүүтэй байсан. Гэвч орос руугүй алга болж азар сайн хүмүүстэй тааран ам гарч өдий хүртэл нэрээ нууцлан амьдарч байгаа. Аашгүй дээ. Тэр хүнд охин үр бий юу? Харамсалтай нь байхгүй. Хятадын ирлээс тагнуул туршуул хэмээн хардагдаж явхдаа бусдад зовлон үзүүлэхийг хүсээгүй бололтой. Нас өдрөн эдүгээ 60 шургаж яваа. Гэхдээ боломжгүй. Түүний насан туршид нь хавчин мөрдсөн хүмүүс урд зүгээс тэгжигсэгдийг эхлээд шийтгэх ёстой болов. Дараа нь
Гомб хурандаа үгээ гүйцэлгүй суучхав. Ширээний гол цуух төв царайтай эрхэм өндийгөөд хурандаа гомбод тусгай тасгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх эрхийг өгч байна. Эргийг бүрэн шалгаж, гэмтнүүдийг нэн даруй ном журмын дагуу шийдэг. Тэдэнд гიშгэх газар үгүй хэмээн итгэл төгс хэлэхүйд зэрэгцэн суусан хоёр эрхэмж цаашаа нь толгойд өгчээ. Гомб хурандаа ахаад л өндий босоод миний нас дээр гарч надаас илүү гант урд энэ ажил илүү зохино. Би зөвхөн зөвлөх, туслах маягаар оролцъё. Та нар шийдэж өгнө үү гэхэд хоймор цуусан эрхмүүд зөвшөөрч буйгаа илэрхийлэн инээмсэглэж байлаа. 19-р зууны сүүл үе Манжийн дарлалд олон 100 жил нухагдсан Монгол түмний зовлон бэрхшээлийг тоочвол барахгүйц. Нутгийн ард түмэн алба говьчурд дарагдаж, амбан түшмтийн эхэмсэг дээрэнгүй царайг өдөр бүр алга тосон царайчилж амьдрана. Ноёд нь хүртэл Манжийн харцаар амьсгалаж, тэнгэрийн доорх талд эрхчлөө гэдэг үг сэтгэлийн гүндэл гэрэл анивалзуулах төдий болжээ. Үүний хажуугаар хар хятад хасаг уйгрын дээрэм тонол хүчирхээлэл хүүхдийн хулгай мундахгүй их байв. Зам дагсан бууз бүрт тоос манруулан давхих харгас дээрэмчид тааралддаг болж хилийн альж гарцад айдас хүйц ноёлно. Өглөө мордуулсан хүүдээ орой эрэх хэсгэд хүртэл хүмүүс эргэлзэх болсон нь тэр цагийн Өвмийн самууны бодит үнэн байлаа. Зуутын дарга аюур залан олон жил ноёны хүрээгээр эргэлдэж, марал хатанд сэтгэл алдран хачин харц шидэлсээр ирсэн. Харин түүний дотор илүү далд, илүү хортой нэгэн хүсэл удаан бойжжээ. Хэрв энэ санаа бүтвэл хараа вантай цусан холбоотой болж, гушуун нутгийн эрх мэдэл түүний гар дээр төвлөрнө гэж тооцно. Тиймээс хараа ван хадаг тайж хоёрын эв наримдал түүнд хаалт мэт санагдаж, анхаарал нь шуналтайгаа нийлэн зүрхэн хүйтэн чулуу мэт хатуурсаар байлаа. Ноёны аг ариг алуусан гэх дуйлан нутгийн хүндэд гарахыг аюур залан хүлээж л байсан мэт. Тэрээр энэ муу мэдээг далимдуулан хадаг тайжийг хүн бүрийн өмнө сэжиглэн марал хатанд хүртэл зөөлөн үгээр шивнэн талтай болов. Богдын яманд хээл хавхуулын хүчээр танил тал олноор үүсч зайсан цолыг хүртэхийг сэтгэлдээ зураад эхэлсэн. Гэвч хувь тавилан хүний хүснээр байдаггүй юм. Үүнийг нотлох мэт шилэгт амьд ирсэн дээр нь ариг агч амьд минь яваа гэсэн цуу сонсогдох тэр агшинд аюур залангийн царайн цон хийж аман ангаасан чихтэй хэсэг хугацаанд дуун гарсангүй. Том биетэй хүч чадал ихтэйч ухаан дорой түүний хүү өнгөрсөн жил даншигт заан цол авчирсан нь аюурын омог цөсийг улам хөөргөж ийм хүүд ухаалах хатан зохино хэмээн нэмүүлэн гүнжид анхаарал хандуулан үзэгслэн гоо ухаан төгс урьхан ялдам гүнжийг хүүдээ зохионо гэж дур зоргоороо ярьж авсан нь нүдэн дээр нурж унах нь энэ. Чи бошуу морд хард хулгаалагдаж хатаж өгөх шахсан шилэгт эргэж ирэв гэн тэр бүхэл ноёны өргөөгөр эргэлдэж суун гих цуу сонслоо. Үнэхээр хүч чадал байдаг юм бол даншхийн заан цолоо одоо л батал хэмээн шамдуулж бие томтой хоёр зарц дагуулan мордуулжээ. Ааваасаа дутхгүй уурсаж бухимдсан аюур морины хурдаараа давхисаар үчийн наран хэвих үед ноёны өргөөнд хүрэхэд хажуу уулын бэлд үл таних өндөр гойлог залуу Нэмүүлэнгийн хамт ихэд дотн байгааг олж харав. Харвуу та хоёр. Тайжийн хүү, залангийн хүү хоёрын ялгааг одоо л харуулах цаг. Үхтэл зан чадвгүй гэж хашгичаад ухс хийхэд мордын туурай уулын бэлд хад чулуу тожигнуулж тоос манруулан бужигнана.
Шилэгт ганцаараа боловч хөдөлгөөн нь уулын салхинд зогтсон мэт уян нүд нь нэмүүлэнгийн зүгт анхаарсан хэвээр байлаа. Үүнч түүний хажууд зогсож салхинд дасалбуулсан нарийн бүсэн дэрвэж шилэгт үе үе түүнийг араараа татан хамгаалж байв. Найзлаадаг. Гэхдээ миний гүнжид бүү өхөр гэгчлэн сүртэй мэт харагдавч довтлох мөчөд хөлн эвдүүгээс авчин моринж эзнээ дагаагүй мэт бүдчихнэ. Харин түүнийг дагалдсан хоёр зарц илүү эрчтэй дайран морин дээрээс ташуураа эргэлдүүлэн довтлоход хийсэн цохилт болгон аюултайч шилэгт хөдөлгөөн бүрийг нь урьдчилан мэдсэн мэт бие хөнгөн гүйлгэн болтож газраас үсрэн морин туурай нь тоосондор орж үзэгдэхгүй болжээ. Албат зарц нар уулын билээс гайхан шивнэлтэн. Бурхан минь, энэ чинь хүн үү эсвэл хий үзэгдлөө? Морьтой хүнтэй ингэж тулалдаж болдог гэж үү? Нүргэлсэн тоосон дундаас үсрэн гарах шилэгт нэгэн зарцын ташуур булаан авч мөрөн дээрээ буулгахад морь зочин огил харайж зарц газар дунав. Нөгөө зарц нь шилэгт рүү дайрахад залуу яг салхи шиг хөнгөн гүйж морины хажуугаар давхиж гараад гарынхаа хүчээр хурц ташуурын цохилтыг өөр дээрээ оруулалгүй унгав. Аюур уурсандаа нүүрэн часуулааж гүйцээ гэж ойрлон мориныхоо дэлнээс зууран улангасан дайрлаа. Шилэгт нэмүүлэн түр гэдрэг татаж өөрөө урагш алхав. Аюурын морь түүний өөдөөс гүйх нь уулын хормой нурах шиг сүрдмээ санагдсан ч залуу тайван байв. Морь тулж ирмэгц шилэгт газарт алгаараад тулан хажуу тийшээ өнхөрч аюурын цохилт хоосон зайд савлаа. Морио тогтоож чадахгүй болсон аюур суудлаасаа хагас мулдран хөндлөлтөөд муухай харан "Амин дуу би чамайг" гэж хэлэх зур шилэгт түүний хажуу талд аль хэдийн хүрээд ирсэн байв. Нэмүүлэн цочин амьсгаа даран "Шилэгтэй болгоомжтой" гэж аяарханд дуудлаа. Аль хэдийн гүнжийн өмнө халхлан зогссон шилэгт "Та ухар, энд би байна" гэхэд нэмүүлэнгийн нүднээс айдас биш харин итгэл гэрэлтэх тэр мөчид уулын өврөөс дурангийн шил жирэлцэх хагаад харааван өндөрлөгт зогсон бүгдийг ажиглаж уртаар амьсгаа аван "Энэ бол миний таньдаг шилэгт яг мөн зориг ухаан хоёр нь салхинаас хурдан юм" хэмээн ганцаар өгүүлэн сэтгэл хангалуун инээмсэглсээр мориндоо мордоод хоёр хядаа хандан "Анд найз хадаг ноён зочлоо. Та хоёрын нэг нь буц. Шилэгт нэмүүлэн хоёрыг намайг эртэл өргөө гэрээг хар үз гэж хэл. Би 2 хоноод ирнэ" хэмээх үед итгэлт хяан Вантан аюур заныг "За начхад та тэр хардаа аль хэдийн дуутааж байна" гэд морио давирчээ. 24-р хэсэг төгсөв. Хувь заяаны эргүүлэг 2 дугаар бүлгийн төгсгөлийн 25 дугаар хэсэг. Хангаа улсын цагуур наран шингэж тэнгэрт одод төгөх үед чандамлан буусан 3 гэрийн тооноор тулганы галын улаан туяас цацрана. Гэрийн хоомор цуусан хадаг тайж сархад аягалан харааванд сүгнөх агаад эхнэр Геман махчнан оройн цаг бэлдэж байна. Шилэгтийг би алсаас ажиллаа. Дээлээ гүйш үнэхээр төгс сургажээ. Сэтгэл ханав. Цаад аюур зан чинь ээлдэм имэрх үйдээ. Хэц. Уд мугсаа байгуулсан гав яг нь бодоод удаан хүлтсэн. Өөртөө дэндүү үрдээд байгаа бололтой. Үүнч хүү юм. Тэр сайхан биеийг өөр зүйлд ашигласан болж. Хэлээд юуко. Алвантан мах зогл. Ёсро ховелож элдэв маяггүй сайхан хуужлээ. Ингэхэд Гема маань бид хоёрын санааг юу гэж ухаж байна?
Мөхөс би юу хэлэхв? Хүүхдүүдийн санаа сэтгэл нийж байвал болох нь тэр. Тийм дээ. Би зориуд орхиод наашаа гарсан юм. Сайхан ярилцаг. Хадаг тайж хүд инээснээ марл хатан сонсвол яах вэ? Аюурын явуулгаар надад тун дург болсон. Өөгээ амьд гэдгийг сонсоод их л баярлсан сурагтай. Одоогоор там барьж байгаа болохоор намаржаал уярах боломжгүй. Ойхон нэм маанч. Харааван үгээ таслан сархтаа хүртээд нэм ээжээсээ холдох штэ. Мөд төв өргөндөө нүх болохоор уул руу зүтгээд юугүй гэж хэлүүлсэн. Баг хатан чимэгтдэл хүнд тусах болов. Аюур залангийн холын хамаатан бицтэй. Би хатан буулгаж бур алхам хийжээ. Хожим юу өрнөхийг таашгүй. Аюур залан мэдийн хүмүүсээс эртгэн л болохгүй. Янз бүрийн хар сэжүр төрүүлмээргүй. Би 3 сарын өмнө Богд хаанд айлтгал мэдүүлсэн. Нөгөө 1000 цэрэг гарах талаар уу? Хэмээ. Чамд зайсан хэрэг мөхөссөн. Тэр болохгүй. Бийг л хадаг минь. Чи сонс. Би эрх мэдэл дуртай дангаагүй. Зорьсон зорилготой хүрэхийн тулд дайснуудаасаа хүчтэй байх учиртай. Тэр жил хар хиттийн дээрэмчдийг дараад ирэхт чинь хэрэгэн болгох тухай яриад чи татгалцсан. Одоо эсрэг үүсэх хэрэггүй. Тэний харуулъя. Би буруу ухаарч. Харааван ойцсахлаа эмрэн сархтаа амтлан залгидаад мөн сайхан гарсан охин шүү. Манай гэмач эртнээс гар сайтаал та гэснээ хоолоо засан өндөлцөж сууснаа. Арив хүү маань 1-2 жилээс хэтрэхгүй ирэх сурагтай. Танаа шихэртээ яг тохирно. Энэ бол ховор тохиох хувь завшин гэлээ. Хадаг тайж цочход эхнэр гэмаан даган сандарч алгаа хавсран залбираад "Вантан минь, энэ бол бидэнд хидийдсэн хувь завшин. Та сайтар бодож болохоо" хэмэв. Урьдаар шилэгт нэмүүлэн хоёрынхаа асуудлыг цэгцлэе. Би удахгүй жин дагуулж явах болохоор цаг багваад. Тун зөв. Би энд 2 өнжнөө. Хүүхдүүдэд боломж олгоё. Сайтар ярилцаж үг хэлээ ололцог. Эргэж буцдаггүй чигт сулуун зантай харааван нэгэн чийдсэнийг хардснаас нь мэдэрсэн хадаг тайж хэрхгийг хувь заяа яаж эргэхийг гагцгүй тэнгэр эцэг болгох вэ за. Их ярвал үйл зүрдэгний гурби. Одоо амрая да гэд өндийжээ. Хардаран зүүдлээ цочин сэрсэн даян нэвтгүүлэрсэн анзааран уртаар амьсгаа аваад "Ёох, юу зүүдэлчих вэ?" хэмээн бовтонсаар босч салхивчийг нээлээ. Ядаж байхад хоёул тачаал нь аимшигтай алсан эргэтэн нь мододол хат урчгаж. Хажуу өрөөнд Янжин Цэнгүүнжин 2 нойрсож байгаа. Маргааш сонгуулийн хаалт. Янжин авгааг хүүтэн цуг хөдөө цөлж орхиод л. Нүдэнд нь Мишель тодрон шүлсээ гүд хийдэл залгаад галтаагаараа орж арх хундаглав. Ганцхан өдөр тисч хэрэгтэй. Ганцхан өдөр л тисэх хэрэгтэй. Цэнгүүнжин ам олон дураараа охин. Нэг л буруу хөдөлвөл үргэсэн зээр шиг хулччихна. Гэж өөрийгөө хорихыг хичээвч хүсэл тачаалгээ чинь амар захирагддаггүй бололтой. 2 дахь хундгаа хоослоод өрөө рүүгээ алгасан ч хөл нь урагш гიშгсэнгүй. Сэм алгасаар хажуу өрөө рүү шагаавал над талын орон дээр Цэнгүүнжин унтаж буйн гадна гэрэлтүүлэгний гэрэлд тод харагдана. Жигдхэн амьсгалах нь нам унтсны шинжээ. Охины биеийн харцаа үнэхээр төгс. Богино хормойтой нэмгэн даашинзыг үлээлгэн цөхөхөд л дотоож нь ил харагдахаар анзаарагдав. Ямар нэг юм болвол архиндаа буруу өгнө гэж сэтгэхэд дотгош орлоо. Зүрх нь хизээч ингэж хүчтэй зохилж байсангүй. Тэр жил ган төрөнд хонохдоо үжинлүү мираж байсан санагдан алгуурхан орцоор
хормойг нь сөгчхөв. Үйл ялыг яргалан эргэх Цэнгүнжин яг өдөөс хөлөө дэлгэхэд нэмгэн дотоочны цаанаас эмзэгхэн дэлбэнд хуйлтан тавайж омдог орчим нь бараантна. Бурхан минь гайхалтай. Золтой л хашгирч гисэнгүй. Арай чимээ бие барин алхасаар гарч өрөөнд орлоо. Тэсэх ёстой. Ганц хормын шунал үүрдийн жаргалыг үгүй хийн гэж бовтонсаар орлууга шургав. Янжин байгаагүй бол мунаг тачаангуй даян яаж ч мэдэх байлаа. Өглөө эртлэн боссон янжин цайцгүй зэхэх зураа өөрийн өмч 2 чамдааныг үүдрүү дөхүүлэн тавиад сунайсаар гарч ирсэн охин луга санаа зовсон харцаар ширтнэ. Цэнгүнжин тоож байгаа ч юм алга. Ээжээ надад санаа бууцаваа. Цэнгэл ахыг ирмэгц юм хумаа бэлтчихэд сонгуулийн хаалтан дээр ирээрээ. Яах гэж гэтэл тамуурууноос даян гарч ирээд яах юу ах вэ? Тэнд нэг үзэгдчихэд гэм байхгүй. Би очиж болохгүй болохоор тэр шүү дээ. Цэнгэл та хоёр тэндээс явцгаан үз гэчгээд Цэнгүнжин лүү нүд буланцаар угаалгын руу орчихов. Ажлаа хүлээлгэж өгчөөд Цэнгүнжинтэйгээ Солонгос явнаа гэсэн өөдрөг мөрөөдлөөр жигүүрлсээр албан өрөөнд ороод удаагүй байтал хаалга тогшлоо. Зүстайны хурандаа хушууж хоёр орж ирэн үнэлэхээ үзүүлээд эргэн даян таныг хүн амны хэрэгээр сэжиглэн баривчилж байна. Танд өмгөөлөгч авах эрхвэ. Гэвчлэн хуулийн зүйл заал танилцуулаад хөдлөгч завдал өгөлгүй гарт нь төмөр гав зүүжээ. Харав ангийн намрын өргөөнд тулганы дул намуухан дүрлзэж тооноор шөнийн тэнгэрийн удад гялалцсан. Баруун хамарт зөөлөн олбогт тухалсан шилэгт олгүйхэн суучгаад үе үе мишэлзэх нэмүүнтэй элдвэ хүүрэнсээр байв. Дэнгийн дул намуухан тохилзож нэмүүлэнгийн царайг алтлаг туяагаар элбэн гээгүүлнэ. Харцанд нь гэрэл тусах бүрт тунгалаг галбаа цацарч инээмсэглэлт нь хацрын хонхойн тодорно. Урд гэзэг нь мөрөн дээр нь торгомсог гялалзаж дэнгийн дөлөнд улаан алчиг өнгө татхажээ. Шилэгт рүү харах түүний харцан зүрх сэтгэлээ хэдийн өгчгсөн гинэн хонгор охины хайр дүүрэн төрх илхэн байлаа. Тэнд гоё охид бас байдаг гэсэн. Байгаль нь сайхан. Тэнгэр багандсан уул үүл шөргөх өндөр модод өдөржин тунрах манан зэнгэг устаа горих. Гэхдээ төрсөн нутгийг минь яахан гүцгэлээ. Охид юу хийдэг вэ? Нэмүүлэнг чухам юу сонирхоод бүг сая л анзаарсан шилэгт агима алгэр болон бяцхан сүмбэгийн ээж дари бүсгийн тухай ярьж өглөө. Гунигтай атлаа гайхалтай түү. Би ч бас агима агч шиг зориглож чадах байсан. Та сандгүй. Тийм ээ. Гэхдээ бидний хувь заяа өөрөөр зурагдсан. Мартах гэж байна. Нэмүүлэнгийн санаа амар бололтой инэв хэлээд аха та жинд яваад хэр удах вэ? Би их аль хэдийн шүнд үл олцгож гүнж төвөргөнд орж амардаа. Үгүй. Ёо би ойлоо маргааш уулаар зугаалаа. Чи надад газарчлаарай. За тэгье. Би моринд муугүй шүү. Нэмүүлэн ноёны өргөөнд хүргээд бодсон шилэгт тэртээ хол өг нуурын өндөрлөгт бүртээсээр үлдсэн агимаг дурсан шүүр салтлаа. Өглөөртлэн болсон шилэгт хөнгөн гүйсээр уулын мод руу орон багзрын бэлтгэл хийгээд буцаж ирэхэд ноёныхаа тосон залуу хүү гүнж хоёрт морь бэлдсэн. Болгоомжтой яваарай. Нэг их олдоо тэрэггүй шүү. Зуугуул дээрэмчэд таарж болцшгүй гэж сануулав. Гэхдээ хашир хяагийн сэтгэлд санаа зовинсан шинж огт харагдахгүй байгаа нь шилэгтэд бүрэн итгэснэх үз. Гэрүү цавцаасан шаргал өвс салхинд намирч өндөр сагалгар моддын завсраар хоёр морьтны туурай төвөргөө жигд туурайтна.
Урд яваа Нэмүүлэнгийн сүлжмөл ус давхих тоолонд задран сул асгарч морины нуруун дээр алтран намирна. Нүүр дүүрэн инээдэн цангинж хацар нь Улаанбаатарын ер бусын аз жаргалтай байх бөгөөд араас нь их их шилэгт үзэгсэнд гүнжийн цангинсан инээд зүггүй харц гэнэн хонгор төрхөн давтан догтлож байв. Тэд хөөцөлдөн давгсаар хэдэн ч гүвэ хэдэн ч уул давав бүү мэд. Чи үнэхээр моринд ирэмгэ юм аа. Арай хийж гүйцлээ шүү. Минь сургасан юм. Бас ил дээр тулалдаж ном харуулж чадна. Нэрээ юу. Хоёлаа дараа харуулж үзнэ. Морой модноос ууж орхиод ойн чөлөөгөр алхан хүрэн сэр байв. Мордоосоо хэд холдсноо анзаарсан шилэгт буцаж иргэн алхтал Нэмүүлэн гарнаас наатгачхав. Нэг тийм дулаан таатай мэдрэмж. Буцъя да. За. Хоёул гар салхалгүй алхах тэр агшинд салхины чимээ хүртэл намжиж уусын цаана өдрийн гэрэл бүдгэрэн суунаглах хаж. Гэтэл хаа нэгтээ үлэмдэг чимээ дуулдах үед сумны эсгэрэлд салхийг зүсэн өнгөрч ойролцох модны өрөөлд шороо цацруулав. Нэмүүлэн татан аргаж дарж харцаа хурцлан ойр хавийг ширтэх үед модны захаас сүүдэр шөхөдлөх хэдэн ир үзэгдлээ. Шилээ сайрс гэхдээ айж мэгцэн Нэмүүлэн ийн хэлээд шилэгтэд наалтахад сайн ирс бишээ. Олцгайс нь дээрэмчт. Ахаад л сум эсгэрэн салхи зүсэн шунганахад гүнж минь морилуугаа гүүгээр би хамгаалъя. Хэмээ хашгирах шилэгт мордой давран давтлах ирсийг нүд салгалгүй ширтэж байлаа. 2 дугаар бүлэг төгсөв. Сайн байцгаана уу сонсогчдоо. За YouTube-с би нүүн сануулга авсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд сануулга авсан учраас 27 улсын 20 дуу гэллэг болон нэмэх 18-ийн үйл явдал одоо жишээ нь хүчин ч юм уу тиймэрхүү үйл явдлыг нэг хуулийн залтаараа YouTube дээр хоригддаг юм байна л да. Өөртөө ингээ гэрэн дээр зааж өгсөн байт юм. Гэтэ дэлгэрэнгүй заагаагүйсэн. Би судалсан. Дэлгэрэнгүй заагаагүй учраас ерөнхийдөө 18 хэллэг болон одоо нэг тийм арсны өнгөөр гадуурхах эсвэл бол одоо нэг хүчирхийллийг янз бүрийн байдлаар ингээд ил гаргасан тиймэрхүү үйл явдлыг хоригддаг юм байна. Тэгэхээр зэрэг тэр үйл явдлуудыг хассан байдлаар YouTube руу оруулж байгаа. За тэгээ Rumble гэдэг шинэ аппликейшн дээр би өөрийнхөө аавын нэрээр шинэ аккаунт үүсгэж энэ дээр ямар ч хасалтгүйгээр одоо энэ зохиолуудаа байршуулах болсон байгаа шүү. За тэгээ та бүхэн тийшээ ороод бүтэн хасалтгүйгээр нь сонсорой гэж хүсэж байна. За ийм аргаар та бүхэндээ бүрэн ихээр нь хүрэх боломж байгаа учраас өөрийнхөө байршуулсан линкүүдийг копи хийгээд одоо энэ дээр тавьчихсан байгаа. Пост хэлбэрээр. За тийшээ ороод та бүхэн бүрэн ихээр нь ороод сонсорой. За дараагийн зохиол маань сөрөг цэцгийн төгсгөлийн 2 дугаар бүлэг 2 хувааж оруулъя гэж бодож байна. За тэгээд зохиолоо удааж аваад маш их бэлтгэл өчье. Тэгээд та нартай маш их баярлалаа. Маш их төвчээртэй байдаг шүү та нар минь. За тэгээд дараагийн зохиол бол түр баяртай. Та нартай аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Баярлалаа.